Sweet Talk podcast-нд тавтай морил би Баска байна. Би Яна байна. За өнөөдрийн дугаарт бит хоёр болохоор маш сонирхолтой зочин урьсан байгаа. Тэгээд Монгол Улсын их сургуулийн цөмийн физикийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажиллагаанд ажилладаг доктор Цэнцэрэн орж байна. Баярлалаа. Тэрээ сайн уу? Манай Цэнцэрэн болохоор Японд болохоор яг нөгөө цөмийн эрчим хүчний мэрэгчлэрээ ингээд суралцаад төгссөн тийм хүн байгаа. Тэгээд бас өнөөдрийн дугаартаа гоё цөмийн эрчим хүчний талаар за тэгээд бас нөгөө Японд болж исэн Фукушимагийн дэлбэрэлттэй тэр мөрний талаар бас ингээд ярилцъя гэж бодож байгаа. Тэгээд ийм сонирхолтой зочин ирсэн маань тийм өнөөдөр тийм оролцож байгаад баярлалаа. Амар эрттэй. Харин тийм. Чамайг харж бид хоёр өөртөө бараг сандрах гад байна. Би энэ амар сандралтай сууж байна. За юуны өмнө намайг ингээ гоё подкастнда урьж оруулж байгаад баярлалаа. За тэгээд бүгдээр намайг Цэнцэрэн гэдэг. Зэндэ гэж дуудаж байна. Энийг санаж Цэнцэрэн гэдэг. Тэгэхээр амар шууд алан юм байна. Яа. Тэг. Японд юусэн доктор хамгаалсан шүү дээ тий. Тэр хугацаанд хамгаалаад яг ямар сэдвээр юу хамгаалж исэн гэдэг талаар ер нь жоохон яагаад ийм цөмийн эрчим хүч гэдэг ийм сэдвийг сонгож ер нь суралцахаар болсон бэ гэдэг чинь надад ер нь айгүй их сонирхол татааднаа. За би болохоор Японд Токиогийн технологийн их сургуульд 20-23 оны хооронд суралцсан. Тэгээд яг энэ мэргэжлийн талаар яагаад сонгох болсон бэ гэхээр айгу санамсаргүй явж байгаа л сонгоцсон. Санамсаргүй гэхэд амар том салбарлаа амар санамсаргүй орсон байна. Тий. Гэр бүлийн талаас нэлээд диж төвлөсөн. Тэгээд бас жоохон судалж үзэж байгаад тэгэл за гоё ч юм уу да гэж ихлэ сонгоол. Тэгэл ингээд сураал өргөжлүүлээр явсаар байгаа л тэгээд яг бүдийг одоо хүрсэн байх юм уу. Өнөөс бол нэг багасаа би ингээл инженер болно ингэн гэж бол өдөөс бодож байгаа би. Вау. Миний санахын нөгөө яг бакалавртаа сурж байхдаа айгүй их тоо боддог байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө цөмийн эрчим хүч гэдэг инженерээр сурна гэхээр ер нь бол тийм тооцоол дээр ер нь ажиллана гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө энэ бол физиктэй нэлээд холбоотой салбар. Тэгээ физик гэдэг бол угаасаа матгүйгээр бүтэхгүй шүү дээ. Тэгээд ер нь бол зөндөө маань угаасаа маттай нэлээд сайн байсан хүүхэд байгаа. Тийм. Тэгэхээр маттай дуртай хүмүүс бас тий сонирхож болох юу юм байна тий. Мат физик талтай байгалийн ухааны чиглэлээр сонирхолтой тийм хүмүүс лөө. Гэж хэлэх юм уу? Чи зэндээ Японд доктор хамгаалалтаа ямар сэдвээр хамгаалсан юм бол? Би одоо яг юуны цөмийн эрчим хүчний реакторын чиглэлээр одоо докторийн зэрэгээр хамгаалсан гэсэн үг. Тэр нь болохоор Японд ерөөхдөө хамаагүй те Монголч вэ Японч вэ хамаагүй ерөөхдөө ерөнхий агуулгаар юм байна те. Заавалчгүй одоо нэг бүс нутаг заад юм болоо яад юм болоо тийм юм. Одоо бид хоёр юу болохоор цөмөөс хит хол хүмүүс байна л да. Цөмийн эрчим хүчний реактор гэхээр нөгөө эрчим хүч үйлдвэрлэдэг реактор гэсэн үг. Тэгэхээр одоо улс орон болгоно одоо цөмийн эрчим хүчний реактортай байгаа. Тэгээд яг хуу дотор нь ингээд хид ангилдаг л да. Тэгээ миний одоо сонгоо авсан чиглэл нь болохоор арай сүүлийн үеийн одоо тийм дэвшилтэд реакторын одоо чиглэлээр судалгааны ажил хийж одоо хамгаалсан байна. Яа, үнэхээр сонсоод ойлгохгүй л. Сэдвээ яваад тий. Өөнийг сонирхолтой байна. Чи тэг гоё дэлгэрүүлээд одоо ерөнхийдөө манай Монголд ер нь нөхцөл байдал ер нь ямар хуу байна тий. Японд нөхцөл байдал ер нь ямар хуу байна. Тэр талаар нэг жоохон бит хоёрт нэг жоохон юм дуулгаач. За Монголд одоо жишээлбэл би саяхан ирээл одоо яг ингээл халуун тогоонд нь буцаж ийн гэх юм уу тий. Тэгээл яг одоо эрчим хүчний нөхцөл байдал бол манай оронд нэлээд тийм тулгамдсан. Тэгээд өвөл болохоор ингээл яг оргил ачаалтаа хүрээл тэр эрчим хүчний одоо ачаалтаа дийлэхгүй байгаа гэсэн нөхцөл байдал бол маш их сонсогддог. Тэгээд бид нь бол ингээд яг ингээд тийм төлөвлөгөөг нь харж хахад манай орны хувьд бол ингээд одоо бол эрчим хүчний хэрэглээ яг тартагтаа яг тулцсан байгаа. Энэ бол тэгээд одоо дараах нэг 5-6 жилийн хооронд ингээд дахиад 2 дахин нэмэгдэнэ гэсэн юм судалгаа бол гарсан байт юм байлээ. Эрчим хүчний яамнаас.
Тэгээд энэ суурь хэрэглээг бол хангахад бол яг тэгэхээр нэг суурь хүчин чадалтай одоо шинэ тийм эрчим хүчний их үсэр хэрэгтэй байгаа гэдгийг бол яг хүлээн зөвшөөрсөн байгаа. За тиймээс одоо яг бид ингээд нүүрсээ ингээд ашиглаад авах уу эсвэл өөр их үсэртэй болох уу гэдэг дээр одоо ингээд манай улс орны засгийн газар одоо ингээд шийдвэрээ гаргах хэрэгтэй байгаа. Тэгээд яг хэрвээ цөмийн эрчим хүчний чиглэлээр ингээд явнаа гэх юм бол тий биднэрт бол яг одоо суурь бол одоо жишээлбэл нэг манай судалгааны төвдөр бол нэлээд ингээд суурь судалгааны ажлуудыг хийгээ явуулдаг. За өөр одоо болгоны газруудад бол одоо тий биднэрт яг хэдий хэр хэмжээний одоо хүчин чадалтай эрчим хүчний реактор хэрэгтэй вэ гэдгийг бол ингээд гаргаад ингээд явж байгаа. Ажлууд нь бол хийгдээд явж байгаа. Одоо ингээд чи сая тэгж штэ одоо 5 6 жилдээ ерөөхдөө цахилгааны хэрэглээ ингээд 2 дахин ихснэ гэдэг тэгж штэ. Энэ болохоор хүн амын өсөлттэй холбоотой гэдэг юм болоо. Манай ч бас хүн амын өсөлтөнд бас нэг тэгтлээ бас амар эрчимтэй бас өсөд байгаа бас нэг тийм юм бол харагдахгүй байгаа штэ тий. Цахилгаан барааны хэрэг одоо юу гэдгийг эд анги ихсэж хэрэглээ ихсэж байгаатай холбоотой гэдэг юм болоо. За энэ бол хүн амын өсөлттэй тодорхой хэмжээнд холбоотой. Гэхдээ одоо жил ирэх тусам одоо хүмүүсийн хэрэглээ ялангуяа эрчим хүчний хэрэглээ бол өссөөр байгаа. За тэгээ нөгөө талаар бас биднэрт ингээд одоо хит хитэн томоохон одоо үр дүрүүд одоо барилж чинь тий одоо 5 толгой, оюутлогоо гэдэг одоо тэдгээд одоо шаардлагатай эрчим хүч бол зайлшгүй нэлээд шаардлагатай. Нөгөө талаар бол Улаанбаатар хотын одоо эрчим хүчний хэрэглээ бол өсрөнгөө бол хүчж байгаа. За шалтгаан нь бол яг мэдээж хүн амын өсөлт бол тодорхой хувийг эзэлнэ. Гэхдээ яг эрчим хүчний хэрэглээ гэдэг зүйл бол нэлээд өссөн. Өсөд явж байгаа юм билээ. Хүн амаасаа илүү эрчим хүчний хэрэглээ нь ерөөхдөө өөр амар өсөд байгаа юм байна тий. Тий. Зүг. Одоо Монголд нөгөө дээр үеэс тиймээс штэ нөгөө нэг тог мог таслаа л дээ ингээл нөгөө тэгэж эрчим хүчтэй одоо ингээд яагаад байгаа ч тий. Юу гэхлээ. Тэр хязгаарлалттэй. Тий хязгаарлалт хийгээд байгаа ч тий. Тэр айгу хэцүү санагдаад байна надаагаар одоо алт тийм мэддэг гэж бодохоор тий. Тэр эрчим хүч хязгаарлаж байгаа явдал юм уу те? Би болохоор тэр нөө станц дээр нь асуудал гараад тог тасраад тийм байна даа гэж бодоод байдаг гэсэн шүү дээ. Айл ашин. Зүг. Ер нь л одоо ингээд амар ингээд тулгаал ажиллаад байгаа гэсэн үг шүү дээ тий. Хамаг ингээд байдаг үйлдвэрлээл бүгдийг нь гаргаад тэгэл яхад ямар нэг ингээд эвдэл ч юм уу ингээд засвар хийхэд бол ингээд тэр чинь унтарч л байгаа юм чинь. Хэмнэлт бол тэгэл хэрэгтэй. Энэ яг юм байна. Би тэгээд амар тэнийг юм асууж байгаа. Одоо Монголын эрчим хүч биш тий. Одоо нэг станцууд байгаа шүү дээ. Тэр чинь нэг уур гараал байж идэв шүү дээ. Уур гараад юуны уур гараад идэв юм бэ? Хүмүүс усны уур гэдсэн тий. Тэгээ тэр бол усны уур байгаа шүү. Утаа биш шүү. Утаа нэг нарийнхан яндангаар нь гардаг байгаа. Нарийнхан. Тэр нь бол зөвхөн хөргүүрийн одоо усны уур ингээ ууршаад конденсатлагдаад гарч байгаа. Тийм уур нь байгаа шүү. Одоо бол тэгэхээр юу яаж ийн гэсэн үг те нөгөө нүүрсээ хэрэглээд усаа алаагаад нүүрсээ шатаагаад тэгээд усаа алаагаад тэгээ уурн сан гараад байна л гэсэн үг те тэр дотор. Тий. Одоо ингээл юу лээ 5 дугаар цахилгаан станц баригдан гэж нэг хальт нэг сонсогдоод л байгаа штэ. Тэр гэхдээ яг баригдаж байгаа юу те? Тэр одоо яг яаж байгаа юм бол доо. Тэрийг барьлаа гэдэг одоо юу юм бидний асуудлыг ингээд шийдвэрлэж өгч чадах болов уу? Мэдээж баригчл хүч нэг юунд нэмэртэй л дээ. Гэхдээ одоогоор бол төлөвлөлтөнд бол дулааны цахилгаан станцуудын хүчин чадлуудыг өргөтгөх гэдэг энүүд бол төлхөө орсон байт юм билээ. Тий. Энэ цөмийн эрчим хүч гэдгийг яадаг юм бол бүс нутгаас шалтгаалаад одоо эрчим хүчний тэр чадал одоо гаргаж авах тэр одоо хэмжээ нь өөр эд юм болов. Дэлхийн ер нь хаанаас ч ингэж цөмийн эрчим хүчийг гаргасан ерөнхийдөө адилхан дооцтой гарт юм гэж асуугаад байхгүй юу? Зарим газар ч одоо нефтний судалтай газар гэж байвал нефтний судалтай гэж газар байгаа шүү дээ тий. Алуулаа. Юу юм бэ? Одоо жишээлбэл цөмийн эрчим хүчний одоо
одоо гол их үүсвэр нь уран гэдэг элементтэй байхгүй юу? Мгм. Тэгэхээр Монголд бол ураны одоо 2% нөөцтэй. Мгм. Мгм. Тэгэд энэ бол 2% ч гэсэндээ нэг амар бага тоо бол биш. Монголын хэрэгцээг бол бүрэн хангана экспортлох бүрэн боломжтой. Мгм. За бид нар ураанаа олборлоод цөмийн түлш үйлдвэрлээд ингээд цөмийн станцтай одоо ингээд болцоод ингээд ашиглаж болохоор нь шүү дээ тий. Мгм. Гэхдээ одоо дэлхий дээр цөмийн яг тэр цөмийн түлшийг хийдэг хэдхэн газрууд байдаг аахгүй юу? Мгм. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө бол ураанаа ингээд олборлоод Мгм. одоо жишээл урааныг олборлоод дараа нь ингээд шар нутаг болгодог аахгүй юу? Шар нутаг гэж хэлдэг. Тэгээд тэрийг нь одоо экспортлох боломжтой. Тэгээ бид нар хэрвээ харин ингээд цөмийн станцтай болчих юм бол зүгээр тэр түлшийн одоо тэр хийдэг газруудаас нь одоо экспортлоод импортлоод авна гэсэн үг. Манай Тэгээ яг энэ үйл явдлууд яг ингэж явагддаг л дээ. Яг одоо жишээлбэл цөмийн цахилгаан станц барьдаг нэг хэдхэн бас компаниуд байгаа. Тэр компаниуд л өөрсдөө яг ингээд түлшээ үйлдвэрлээл манайх руу ингээд зараал ингээд дахиад ингээд ашигласан түлшийг буцаж аваад ингээд ийм нэг циклтэй л явагдана гэсэн. Аха. Зөв. Би одоо ингээд зүгээр нэг амар энгийн иргэн байгаад байгаа байхгүй тий. Тийм амар тийм мэдлэг зэдлэггүй. Тэгээ зүгээр энгийн иргэн Миний өөрөг чинь дэрийг чинь тайлбарлах штэ уучлаарай. За. Миний энгийн иргэний үзэл бодлоор болохоор одоо дарахны замыг тэгээ засгаж өчнөө жил болчоод цөмийн станцыг барих уу гэдэг нэг тийм нэг зүгээр тэгээ нэг энгийн иргэний логик яваад байл л да. Ямар ээ тийм болоод ирнэ. Яг одоо жишээлбэл цөмийн эрчим хүч ашиглах уу ашиглахгүй юу гэдгийг одоо манай одоо засгийн газар өөртөө яг шийдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Ааха. Тэгэнггээд дээрэс нь ингээд орхитой ингээд шийдвэр одоо шийд явуучих юм бол ингээд цаашаа ингээд ажлууд нь ингээд явмаар байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл дахны зам ингээд барин барихгүй гэд ясан ч гэстэй барин гэд шийдвэр гарсан шүү дээ. Тэгэхээр ингээд удсан ч гэсэндээ ингээд ядтаа ингээд хийгдсэн байгаа байхгүй юу? Ааха. Тэгээд эхлээд бол манай одоо төв засаг өөртөө ингээд цөмийн эрчим хүчийг бол бид нэр ингээд ирээдүйдээ ашигланаа гэдгээ шууд ингээд тов тодорхой бол ирсэн шийдэх хэрэгтэй. Хэрэгтэй л аа. Зөв. Би нэг гэхдээ за. Зүгээр яриарай. Тийм мэдээж ингээд төсөв мөнгөний хувьд бол нэлээд том төвтэй том төсөл болно. Тэгээд ийм том төсөл ингээд хариуцлагатай одоо шийдвэр гарах учраас одоо төр засгаас бол нэлээд тийм сайн хуур хандаж ер нь шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Зөв. Бид нар тэгтээ бол яг одоо л цөмийн станц гэдэг юм бол яах чаргагүй яг хэрэгцээтэй зүйл бид яг тэр өдөр тутмын амьдралын тэр нэг юг хангах ёстой зүйл нь яг болцоод байна уу те? Ер нь ингээд зөв мэрэгжлийн хүмүүсийн нүднээс харахад миний хувьд бол яг тийм байна. Зөв. Тэгээ бид нар бас ингээ цөмийн станц ингээ ашиглах уу ашиглахгүй юу гэдгээ одоо хүртэл ингээ шийдэж чадахгүй байгаа учраас одоо л нэлээд жоох бас оройтцсон явж байгаа. Жишээлбэл энэ төсөл ингээ хэрэгжихийн тулд 10-аас 15 жил шаарддаг байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний одоо хэрэгцээ чинь дахиад одоо 30 он гэхэд ингээд 2 дахин өсөх гэдэг тэр тухайн үед яг одоо яг яаж одоо ингээ харгалахын зөв. Үнэхээр тааварлшгүй байгаа байхгүй юу? Тийм учраас ер нь бол би бол одоо юу зүгээр яг ингээл зүгээр хоттойгоо тий арт өмнөтэйгээ ингээл хойлтол ингээл амьдарч байхдаа ерөөсө тиймэрхүү тулгамдсан асуудал ерөөсө мэдрэхгүй яваад байгаа байхгүй тий. Сүүлийн дугаарсаа тог тасрах масрахын ч гэсэн угаас арай багассан штэ. Тэгэл болоод байгаа юм байна даа л гэж бодоод л яваад идэв шээ. Энэгээр амжиж өгөөд байгаа юм байна даа л гэж бодоод яваад идэв штэ. Тэсэн чи арай үгүй байсан юм байна. Тэгээд одоо жишээлбэл манай улсын эрчим хүчний одоо хангамжийг бид нэр 80% л яг дотооддоо үйлдвэрлэдэг. Үлдсэн одоо 20% нь бол Хятадаас Оросоос байнга импортлж авдаг. Тэгээд тэр одоо ирээдүйд ч гэсэнтэй энийг импортлоор л байх юм бэлээ. Тийм үү. Тийм. Одоо тэр жоох хэцүү юм те. Бусад улсаас ингээд нэг сонир хяналттай юу лээ? Юу гэдэг лээ?
Өө яж хахад Тэгээ харааттай. би хараад ёо чи ста монгол хэлэндээ сайн юм аа. Яа. Хараа та байхаар чи аюу хэцүү маа. Одоо ингээ юу байгаа штэ. Цүмийн одоо эрчим хүчний цахилгаан цаас гадна заяа одоо усан цахилгаан станц ч гэдэм юм гээд өөр бас эрчим хүч гаргаж авах аргууд байгаа шүү дээ. Тэр тал дээр Монгол бас ямархаа идэг бол Тэгээ цөмийн эрчим хүчтэйгээ хамт нөгөө одоо сэргийлэх эрчим хүч, ногоон эрчим хүчтэй эдгээрийг бас ингээд ашиглана. Гэхдээ одоо цөмийн эрчим хүчтэй адилхан энэ одоо энэ сэргийлэх эрчим хүч чинь яг тийм нэг суур одоо чадлаар бол хангаж чадахгүй байхгүй юу? Жишээлбэл нар ингээд байн гараад тахгүй шүү дээ. Салхи ингээд байн салхилаад тахгүй. Тийм учраас яг уу ингээд тодорхой хэмжээний одоо алслагдсан бүс нутгийн ч юм уу тийм газрын бол эрчим хүчийг бол одоо тиймэрхүү шийдлэрээ бол хангachиж болно. Гэхдээ яг ингээд суур ингээд өвчин чадлыг бол яг нэг доктортой яг эрчим хүчний хүсвэрээс хангах нь бол хамгийн одоо баталгаатай гэж хэлэх юм уу? Зогсолтгүй юугүй юм гэсэн үг тий. Тийм. Би нэг санах нэг нэлээд олон жилийн өмнө намайг Монголд ахад нэг уран олборлно гэдэг нэг юу гараад сэдв өргөгдөөл тэгсэн ч хүмүүс амар тэгэж эсэргүүцэдсэн нэг тийм нэг байдаг байхгүй юу? Тэгэл ер нь уран олборлох ер нь амар муу юм байна да гэдэг тийм юм суудсан. Миний нэг толгоонд нэг тийм сэтгэл тууцаа. Уран олборлохоор яа тийм үнэхээр тийм аюул дагуулт юм уу? Тэгээ одоо тийм цахилгаан цөмийн эрчим хүчийн станц байгуулснаар яг авах зүйл их байгаа ч гэсэн тэрнээсээ бас нөгөө нэг жоох айхч имэх зүйл ч юм уу эсвэл те буруу үр дагуулах юмнууд байдсан болов. За уран олборлолтой холбоотой ажил бол манайд 1990-ад оноос хойш эхэлсэн байт юм билээ. Тэгээд ер нь бол ингээд олборлоод ингээд туршлага нь бол байгаа юм билээ. Тэгээд яг тийм нэг хар PR нь бас тэрнтэйгээ зэрэгцээд билээ явцсан. Тэгээд ингээд арт түмний тархийг нөгөө харуугаар хэлэх юм бол ингээд угаацсан гэж хэлэх юм уу миний бодлоор. Түүнээс яг тэр уран олборлох тэр технологи бол тийм аюултай технологи биш ээ. Нөгөө талаар уран олборлох одоо хэд хэдэн технологи байдаг. Одоо жишээлбэл ингээд та нар ингээд нэг уурхай мэдэн штэ тий ингээд нүүрсний уурхай ингээд газрыг ингээд хугацсан байдэн штэ тий. За уран олборлох технологи бол тэрнээс шал өөр. Одоо жишээлбэл нэг технологи нь газар доор уусан баяжуулах арга гэдэг байдیں۔ Тэр нь болохоор ингээд газар доор ингээд 2 цоног л гуна. Тэгэхээр чи одоо ингээд газрын тэр эвдрэл мэдрэл нь тэр уурхайтай харьцуулахад бол маш бага. Маш бага байхгүй. Тэгээд бид нар уран олборлоод одоо яг олборлоод эцсийн бүтээгдэхүүн тэр нэг шаанд нутаг гэдэг юм гаргаж авч байгаа байхгүй юу? Тэр нь нэг бага хэмжээний ингээд засраг гэдэг зүйл өөрөөсөө ялгардаг. Тэрнээс ингээд одоо хамгаалахын тулд одоо хамгаалалт нь зөвхөн одоо тэдний гадуур ингээд каск гэж байдаг юм уу тийм зүйл байдаг байхгүй. Тэгэхээр тийм бол нэг аюултай зүйл биш. Харин хэдийд тэр уран аюултай болох вэ гэхээр одоо жишээл магадгүй ингээд тэр шарны унтгийг өөр нэг газар руу авчдаг байхгүй. Тэр нь ямар газар руу гэхээр цөмийн реакторт ашиглахын тулд тэр ураныг баяжуулдаг. Баяжуулаад цөмийн реакторт ингээд одоо ингээд ашигласан түвш нь бол ингээд дээж тасраг идэхтэй тийм зүйлс гарч ирдэг. Зөв. Тэгээд тэр цэцэг идэхтэй гарч ирж байгаа зүйлийн яа гэсэн үг үү? За тийм тэр бол яг одоо цөмийн эрчим хүчний салбарын яг нэг тийм юу асуудал байгаа л да. За тэрийг бол яг шийдэх одоо ингээд жишээлбэл улс орон болгон ингээд төр бүрийн байдлаар шийдэж байгаа. За одоогийн байдлаар бол яг газар дор ингээд одоо удаан хугацаанд хадгалах 200-аас 300 жил. Нөгөө талаар scientific байдлаар яаж одоо энийг шийдэж болох вэ гэдэг дээр маш олон тийм судалгааны ажлууд хийгдэж байгаа.
За тэрний нэг одоо энэ чиглэлээр бол миний одоо докторийн ажил бас хийгдсэн байгаа. Аха. Жишээлбэл гарч ирсэн ашигласан түвшийг шатаагаад одоо арай өөр төрлийн реактор дээр шатаагаад тэрний ингээд цацраг идэвхийг ингээд бууруулж байгаа байхгүй юу? Тэгснээр одоо ингээд тэр 200-аас 300 жил хадгалах байдал чинь арай өөр буугаад тэгээ 50-аас 60 жил ч юм уу тийм байдлаар буулж боломжтой юм а гэдгийг. Зүг зүг. Нөгөө талаар энэ цөмийн ашигласан түвш гэдэг бол бас нэг шууд тийм нэг ашиглагч болохооргүй зүйл биш байхгүй юу? Нөгөө талаар бас дахиад 90% дахиад уран гараад ирж байгаа байхгүй юу? Тэр ураныг бас ингээд дахиад өөр ашиглах боломжтой. Дахин боловсруулж болдог зүйл юм байна шүү дээ. Тий. Ааха. Тий. Түрүүн зэндээ тэгсэн штэ нөөний манай Монголд ураны 2-3% нөөц байдаг гэсэн. Энэ 2-3% гэдэг нь болохоор юу яг хэдэн жилийн хэрэглээний нөөцийг хэлж байгаа юм бол Энэ бол Монголын нэлээд олон жилийн хэрэгцээг хангах гэж би бодож байна. Аха. Тэг яг бид яг тийм нэг тодорхой тоо бол хэлж мэдэхгүй байна. Ягаад гэвэл одоо яг тэг хэдий хүчин чадалтай ямар реактор те яаж заанд яаж ажиллах нь мэдэхгүй. Тэгтээ бол нэлээд хангалттай нөөцтэй гэж би харж байгаа. Зөв зөв. Тэг 2-3% гэдэг амар жоохон сонсогдоод байгаа юм шиг мөртлөө тэгэл тэр хэмжээний бас айгүй их энерги агуулдаг зүйл юм байна л да тий. Тий. Одоо жишээлбэл цөмийн түвшийг хийхдээ одоо жишээл нэг ийм харандаа айлаа гэж одоо яг энтэй адилхан ийм нэг үрлэнүүд хийдэг байхгүй юу? Ааха. Тэгэл ийм ганцхан ийм үрлэн ингээд хуваагдаад энерги үйлдвэрлэхэд тэр нь юутай тэнцдэг вэ гэхээр ингээд 1 тонн нүрсийг ингээд шатаасантай хэмжээ. Одоо тэнцэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж чаддаг. Вау. Зүг. Бас нэг тийм гоё юм шиг мөртлөө бас жоохон айдас дагуулмаар юм а тий. Тэгээ тийм жоохон юмнаас тийм их хэмжээний энерги тэгж гарч ийн гэж бодохоор тэр нөгөөний хаанах юм бэлээ Японы тэр нөгөөний дэлбэрсэн тэр нэг Фукушима бишээрээ радиоактив гэдэг үлээ юу гэдэг вэ? Тийм нэг баахан хог хаядлын Монголд буллаа гэж нэг тийм юм яваадсан штэ. Тэр тийм юм босноо дээ. Эсвэл зур хуурхал яваадсан уу? Аха. Энэ иймэрхүү яриа бол дандаа тийм нэг хар PR гэж хар PR л да. Яагаад гэвэл хизээс тэр цөмийн материалыг хараа хяналтгүйгээр хөдөлгөн гэсэн зүйл хизээс байдгүй байхгүй юу? Тэгээ ялангуяа энэ засрыг дэхтэй материалыг одоо хяндаг тийм одоо дэлхийн олон улсын байгууллага гэж байдаг байхгүй юу? Тэр нь жишээлбэл атомын энерги агентлаг гэдэг тийм. За тэр байгууллагын одоо мэрэгчлэнүүд болохоор ингээд хянаад бол хэмжээд байж дийм аа. Түүнээс бол зүгээр ингээд тэр чинь ингээд машинаар ачаач монгосоор тэрвэрлээд манайх дээр ингээд буулгаад тийм бол зээч байхгүй. За манайхаа тийм байд юм биш шүү. Мэрэгчлэтнүүд хяналтанд ор байд юм биш шүү. Би бол тэгтээ яг нөрөө чиний сүлднээр хэлсэн нөгөөний ингээл зүгээр газар тавьчих буучдаг тийм байдаг үл яг тиймэрхүү юм бодоод байгаа байхгүй юу? Зөв. Тэрэн дээр жоохон дутуу ойлголт би өгсөн юм шиг байна. Тэрийг ингээд булахтаа ч гэсэндээ бас ингээд юм дотор хийхдээ ингээд амар олон дотор ингээд юм дотор хийгээл нөгөө нэг Орсын нэг тоглоом байдаг шүү дээ нэг матрешка ямар тэрний шиг л ингээд юм дотор хийгээл хийж байгаа л тэр доор газрын бүр нэлээд доор авчиж одоо болох юм уу? За энэ шийдлийг болохоор дэлхийд ингээд хоёрхан улс одоо гаргацсан байгаа юм уу? Финланд, Швед хоёр дээр л ганцхан ийм шийдлийг олсон байгаа. Бусд нь бол одоогоор бол зүгээр ингээд яг хураагаал байж байгаа л да. Зөв. Одоо энэ цөмийн одоо эрчим хүчний станц гэдэг чинь ингээд устай бас их холбоотой байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Монголд жишээ нь барья гэдэг юм бол ус хангалттай устай газар хийх ёстой гэсэн үг үү? Аха. За одоогоор ингээд дэлхий дээр нийт 400 гаруй цөмийн эрчим хүчний реакторууд дэлхийн 10% эрчим хүчийг үйлдвэрлэдэг. За тэдгээрийн бол нэг 90-с дээш хувь нь одоо жишээлбэл тэр ус ашиглаж усыг ингээ хөргөөрөөр ашигладаг тийм реакторууд байгаа. Бас өөр төрлийн реакторууд бас байдаг. Тэдгээр болохоор одоо ингээд арай дэвшилтэт технологи ашиглаад
ийм арай өөр төрлийн ингээ хөргүүр ашиглах боломжтой тийм реакторууд байхгүй юу? Тэгэхээр миний хувьд бол заавалжгүй тийм усан хөргүүртэй реакторууд гэхгүйгээр өөр төрлийн металл хөргүүр ч юм уу те хийн хөргүүр ашигладаг тийм реакторуудыг сонгоод ашиглах боломжтой. Гэхдээ бас усан хөргүүр одоо тийм их ашигладаг гэд бас барихгүй байж бас болохгүй. Бид нар чинь бас тэгээ байгаа шүү дээ. Зөв. Яа, усан хөргүүр гэхээр одоо нөгөө Монголынхад нь бас яаж яад усны нөөц нь бас хөрөлддөг юм болоо да тий. Манай нөөц чинь бараг л ерөнхийдөө усны хомсдолд ороод байгаа юм шүү тий. Би нэг Аргентин явжсэн байхгүй юу? Тэгээд Аргентин чинь одоо яг нэг реактора бас бариад байгаа. Тэгээд багц реактор гэх юм уу? Тэгээд тэднийх бол яг би яг тэр барьж байгаа реактор дээр навцсан байхгүй юу? Тэгээд хаана барьж байгаа вэ гэдгсэн чинь бас нэг нэлээд тийм нэг одоо манайхаар жишээлбэл одоо нэг голын нэг их хоёр гол одоо нийлдэг тийм нэг хэсэг ч юм уу тиймэрхүү жоохон ойрхон дүү тийм газар сонгоод барьж илээ. Яг далайн эрэг биш зүгээр яг нэг тийм газар. Мацдээ бас тийм шиг л яагаад байж болохгүй гэж бодсон. Урсан сайтай газар. Тийм. Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдалтай аюултай юу аюулгүй юу гэдэг одоо хүмүүс маш их сонирхдаг. Гэхдээ одоо жишээлбэл би бас нэг үүний ихтгэл дээрээс сонсч ирсэн юм Токио Техт байж хаад нэг олон улсын ямар байгууллагын нэлээд том дарга нь яг ийм асуулт асууж байгаа хгүй нэг хүүхэд тэг ингээд хэдий ингээд та ингээ яриад байгаа чинь чи ингээл дэлбэрсэн штэ ингээд те гэхдээ түүний хариулт нь юу байсан бэ гэхээр ингээд за тэр Фукушимагийн тохиолдол бол яг байгалийн тийм татваршгүй хүчин зүйлээс болоод бол үүссэн зүйл. Гэхдээ одоо Фукушимагаас гадна бусад одоо цөмийн одоо 400 гаруй реакторууд одоо ингээд 60-аас 70 жил ингээд ямар ч ингээд одоо нөхцөл одоо осолдохгүйгээр ингээд ажиллаад байна. Тэгэхээр бидний ингээд аюултай юу аюулгүй юу гэдэг нөхцөл байдал бол одоо бид нэр ингээд амнаасаа шууд аюултай аюулгүй гэд хэлэх бол тийм очир дутагдaltaй. Юу харуулах вэ гэхээр ингээд удаан хугацааны энэ аюулгүй ингээд ажиллаж чадж байгаа энэ одоо туршлага гэх юм уу те 60 жилийн туршлага тэр л харуулж байгаа гэж тэр хүн. Яг ч гэсэндээ энэ хариултанд бол тэгжил хариулна. Зөв. Угаасаа нөгөө дэлхий дээр юу юм бэлээ ч тээ. Одоо энэ цөмийн эрчим хүчний станц дэлбэрсэн тохиолдолд ерөөсөө 2 удаа байгаа юм шиг байна тий. Тэгээд нэг нь нөгөө Чернобыль. Тэг яг тэрний дараа ордог том дэлбэрэлт нь юу юм бэлээ ч тээ Фукушима тий. Тэгээд айгу олон левелтэй юм байл л дээ. Тэгээд тэрний яг хамгийн топ левелийн яг амар том хоёр дэлбэрэлт нь ерөөсөө тэр хоёр. Тэрнээс өөр тийм том дэлбэрэлт бүртгэдэггүй. Тий. Чернобыль Фукушима хоёрыг ингээд харьцуулаад ярих юм бол Чернобыль бол тий хүний алдаанаас болж үүссэн. Фукушима бол яхахгүй байгалийн одоо гамшигаас бол. За Фукушимагийн хувьд бол эхлээд юу яасан бэ гэхээр газар хөдлөлт болсон тий тухайн үед. Ярилцгаар 9 магнитуд гэж. Тий. Тэр 9 газар хөдлөлтийн дараа тэр одоо жишээлбэл Фукушимагийн 1 2 3 4 гэсэн юм дөрвөн ингээд блок юнит ингээд байсан. За тухайн үед бол 4-р юнит нь ингээд юу юм бэлээ унтарсан одоо ингээд засвар үйлчлэгэнд орсон ч юм уу тийм байсан юм бэлээ. Яа ингээд дараалаад байсан реакторууд 1-ээс 3 нь бол ингээд ажиллаж байсан юм бэлээ. Тэгээд газар хөдлөлт болсны дараа тухайн юун дээр ирээд реактор автоматар унтарсан уу? Унтарсан. 1-ээс 3 дугаар дээр ажиллаж байсан реакторууд өөртөө автоматар шууд унтарсан. Тэрний дараа бол реакторыг унтарсны дараа бол заавалчгүй хөрөх хэрэгтэй байдаг. Унтарсан ч гэсэндээ ингээ хөргүүрийн системийг бол ингээд тасралтгүй ингээ ажилласаар байх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл цөмийн түвшинд бол
жишээл ингээ уран хуваагдаад тэнд ингээ маш их олон элементийн төрөл бүрийн элементүүд үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нь цацраг идэхтэй ингээ хуваагдаад тэгээ хуваагдахтаа ингээд маш хэмжээний дулааныг ингээ үйлдвэрлээд идэг гэсэн. Тэрийг бол ингээд засралтгүй ингээд хөгжиж явах хэрэгтэй. Тэгээд тэр хөргүүрийн системээ бол одоо ингээд унтраад ясны дараа бол ингээд юу яасан бага тогон тасарсан юм шиг байна. Тэр Фукушима дээр тасарсан. Тэгээд одоо жишээл тог тасарсан учраас гаднах нөгөө нэг нэмэлт нөгөө дизель генератор гэж байдэн шүү дээ тий. Одоо тийм юмудаа ингээд ажиллуулад тэр нэмэлт хөргүүрээр ингээд хөргөж исэн. Тэгээд байж идэл хурж ирээд цунами дахиад гараад ирсэн. Цунами хурж ирээд нөгөө нэг реакторын одоо гадна нэсэн тэр дизель генераторыг ингээд аваад ажилгүй болгоцсон. Тэгээд нэгсэндээ бол реакторын хөргүүрийн систем бол Энэ нөгөө цунамийн бүр ядж хаад бүр амар нөгөө нэг том цунами байсан мэл ч дээ. Өндөр нь 13 метр. Уул нь цунамигийн хаалт гэж байсан юм байлээ л дээ. Тэр нь 8 билүү 9 гэж сонссон. Тэрийг ингээд даваад тийм юу ороод ирж байгаа юм ч одоо. Тэгээд яа их хэвдээ. Тийм. Миний хувьд бол би сая нөө өнгөрсөн онд бол юу багштайгаа. Манай бас өөр оюутнуудтай хамт юунд очсон л доо. Одоо Фукушима яг ямар болсон гэд. Тэгээ одоо бол нэлийн юу болсон тэл ингээд тэр дэлбэрсэн ингээд реакторууд дээр ингээд гадуур ингээд бүрдсэн тий. Тэгээд ингээд нөгөө нэг хүмүүс зөндөө олон хүмүүс ингээд үзгээр очиж байгаа шүү дээ тий. Тийм очих тийм техник реактор дээр хаг техник байгуулсан. Тэгээ реактор одоо тэр нь ойлгоо нэг 100 метрийн л зайтай байгаа байхгүй юу? Тэгэхэд бол тэр итгэхийн төвшин зүгээр яг юм хэмжээнд л байж байгаа юм. Тэгэхгүй юу? Тэгээд яг одоо бүр ингээ голомт руу ингээд ороод тэгж яхад л тэр яг тэр үе тэр одоо яг тухайн тэр цэг дээр л өндөр байна гэхээс яг ингээд реактораас ингээ холд тусан бол одоо ингээд уураад ирсэн. Ер нь бол хэвийн орж илээ тэр хав. Тэгээ нэг зүйл бас дахиад хэлэхэд за юу гэсэн? Үгүй. Зүгээр. Амьсгалсан. Нөгөө нэг ингээд Фукушимагийн дэлбэлтийн улмаас бол яг тэр засргийн одоо тэр хор хөнөөлөөс болж ч юм уу те тэр дэлбэлтийн улмаас бол ямар нэгэн хүний амнаас бол ирсдэггүй. Илээ. Харин тэр тухайн тэр одоо тэр хавийн одоо нутаг дэвсгэрийн хүмүүс одоо бол ингээд нүүлгэн одоо шилжүүлсэн юм байлээ. Зөв. Нөгөө нэг яг за. Миний нөгөө уншсан мэдээнд болохоор яг нөгөө реактор дээр ажиллаж байсан 2 хүн яг цунаминд нөртөд насарсан гэх юм байлээ шүү дээ тий. Тэгээ яг тэр нөгөө цахилгаан тасарсан. Тэгээд тэр доор хөргөөр яаж байгаа юу ч мэдэхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг 2 хүнийг доош нь явуулаад шалгачаад ирээчгээ явуулаад тэгсэн чинь нөгөө 2 яг цахилгааншд нь суух үедээ цунаминд нөртөд тэгээ нас орсон юм лээ. Тэгээ бүр дүнгэж ажилд орсон байсан хүүхэд нэг нь. Яана. Тийм. Нөгөөх нь бас л залуу яг 20 24-тэй. Тэр нөгөөх нь яг 21-тэй. Тийм 2 залуу нас орсон юм лээ. Харин тийм. Тэгээд одоо нөгөө гадна талын хөргөөр унтарч байгаа гэж байгаа шүү дээ. Цунаминаас болоод. Тэгтээ одоо нөгөө реактор дотор чинь нөгөө ус нь хөргөөгжих хэвээр ус нь багасаал. Тэгэл нөгөө уран хэмтэй ингээд шатаал ингээд байж байгаа шүү дээ. Уран гэж ярих зөв. Тэгэнгүүт нөгөө тэрийг гаднаас нь далайн ус ашиглаад гаднаас нь оруулъя гэдэг санал гаргасан юм билээ тий. Тэгээд ерөөсөө одоо юу байсан юм бэлээ. Усаас нь болохоор ингээд энэ бол улсын нууц хамаагүй нарийн мэдээлэл яг битгий одоо хүмүүст хэлээрэй гэдэг юм юутай заяа яг тухайн үедээ. Гэхдээ яг нөгөө тэр Фукушимагийн цөмийн эрчим хүчний станц дээр ажилладаг одоо яг толгойлж байгаа нэг хүн байгаа байхгүй Ёшида гэдэг хүн байсан юм лээ. Тэгээ тэр хүн болохоор одоо энэ гаднаас далайн усыг оруулахыг одоо улсаас тэр дээрээс ингээ эсэргүүцсэн ч гэсэн би бол ингээ зогсоох гэж хичээнэ. Гэхдээ тэр хүмүүс ингээ та нарт ингээ зогсоо гэсэн шийдвэрийг өгсөн ч гэсэн битгий зогсоорой. Заавал хийгээрэй гэдэг тийм юг тэр Ёшида гэдэг хүн нэг
яг тэр реактор дээр ажиллаж байгаа хүмүүстэй хэлсэн юм лээ. Аха. Тэгээд яг тухайн үеийн ерөнхий сайд хийжсэн хүн нь бүр Фукушима руу бүр нисэж очиод онгоцоор очиод яг тэр Ёшида гэдэгтэй уулзаад тэгээ яг байгаа байдлыг бүр Ёшида амар сайн тайлбарласан юм шиг байна. Тэгээд нэг юм юу аасан. Хүлийн зөвшөөрөөд ажиллагааг нь хийсэн юм лээ. Гэхдээ угаасаа тэр хэд зогсоо гэсэн ч гэсэн битгий зогсоорой гэдэг юмыг угаасаа Ёшида нь даалгавар өгөөд нөгөө хүмүүстэй хэлсэн байсан. Тийм. Тухайн тийм ажиллаж байсан бол амар тийм хүнд нөхцөл байдалтай ажиллаж байсан. Тэгээд тухайн тэр ерөнхий сайд бол бас мундаг тийм мэдлэгтэй хүн байсан мөлий. Яа би нэг юун дээрээс бас хурал дээр сонсч байсан. Тэгээд тэр хүн хурж ирээд тэр одоо саяны тэр хүнээс бас асууж ирсэн баг. Энд чин ус төрөгчийн хэлбэрт болчихгүй үстэй гээд. Тэгээд тэгсэн чинь хэлбэрлэлт нь болцсон. Тэгээд тэр тухайн тэр сайд бол миний бодлоор бол бас тэр хим сууртай тийм хүн юм шиг байсан юм шиг үл юм. Тэгээд тийм бочихгүй үстэй гэж яг тэр гарч байгаа хүнээс нь асуусан гэж байгаа байхгүй. Вау. Нэг мундаг хүмүүс юм л. Устрөгчийн дэлбэрэлт гэдэг нь болохоор ерөнхийдөө хэр том хэмжээтэй ер нь одоо галын дэлбэрэлт эдрээс одоо хэр өөр идэм бол Маш хүчтэй. маш хүчтэй юу те? Хүчтэй. Ааха. Өндөр. Ааха. Одоо тийм хүчтэй тийм дэлбэрэлт гэсэн. Тэр яагаад үүссэн бэ гэхээр одоо жишээлбэл одоо нэг цүмийн тэр төсчийн ингээд халаал хургуургөө ингээд байгаад байна шүү дээ тий. Ингээд цүмийн төвшний гадуур ингээд бүрээс гэж юм хийдэг байхгүй юу? Тэр бүрээс материал ингээд одоо цирконы гэдэг материалаар хийдэг. Тэгээд тэр бүрээс нь ингээд хайлаад тэгээ нөгөө талаар нөгөө орчинд чинь ингээд амар тийм ингээд одоо халуун ингээд ууртай ийм юу өсчихөж байгаа сте тий. Тэгээд энэ хоёрын одоо химийн ингээд томьёогоо ингээд холдоод тэгээд ус төрөгч маш их ингээд хоримтлагдаад тэгээд тэр ингээд одоо ингээд гарч чадахгүй байсараад ингээд дэлбэрчиж байгаа гэсэн үг байхгүй боломжтой. Жишээлбэл сая нэгээс ингээд 4-р юнит байгаа гэсэн шүү дээ тий. Тэгээд 4 юнит одоо жишээлбэл 2-р юнитанд дэлбэрээгүй заяа. Гэхдээ адилхан голомт нь хайлсан. Бүр ингээд бүргэж чадаагүй. Тэг яагаад вэ гэсэн чинь тэр одоо барилгын хийц байгаа юм. Яг нэг дээд хэсэг дээр ингээд агааржуулалтын юу гэд ингээд нэг цонх гараад өгт. Тэрнгүүр одоо хоримтлагдсан нөгөө сөрөгчийн хийч ингээд гараа явцсан учраас тэр барилга дэлбэрээгүй. Бусд нь бол тэр нэг юу тэнд байгаагүй учраас ингээд дэлбэрсэн. Яна бас тийм бодож хийх хэрэгтэй юм байна те. Ер нь бол хийцээс бол маш их юм шалтгаалсан юм билээ. Жишээлбэл тэр дизель генераторыг яагаад тэр заавч гадаа тэр доор байлуулсан тий. Ч юм уу нэг газар өөр газар ингээд байлуулсан бол бас тий ингээд нэг цагшааныхаа их үсэр ингээд хангаад байгаа. Боломжтой байсан юм л. Аимшигтай юм бас. Байгалийн хүчин нөлөө гэж нэрээ. Тэг сүүлийн Фукушима бас айгүй юу яагаад илээ те бас нэг газар нутгаас сэргээхийн тулд одоо жишээл ингээл Фукушимагийн одоо ногоо ямарч аюулгүй гэл нэг Токиоло зараад байгаа штэ. Тийм ямарч радиацгүй аюулгүй гэдэг нэг жоохон Фукушимаг сэргээх гээд тэр бол тэгтээ үнэхээр л радиацгүй тийм асуудалгүй л байгаа юм байна те. Одоо чамааг очиход угаасаа хэвийн үзүүлэлттэй байна гэдэг чинь. Энд бол миний хувийн зүгээс бол тэнд одоо ямар ч асуудал байхгүй. Одоо нөхөн сэргээлтийн ажлуудыг бол хийгээл явж ирлээ. Одоо нэг Фукушимагийн хувьд нэг тулгымцсан асуудал нь бол одоо нэг цэвэршүүлсэн ус байгаа шүү дээ тий. Усаа одоо ингээд цэвэршүүлээд дадлаа руугаа буцаад цутаад байгаа шүү дээ. Тэрэн дээр бол нэлээд тийм маргаантай бол яригдал байлээ л дээ. Яг тэр мэдээ гарсан чинь нөгөө яг тухайн ерөнхий сайд нь одоогийн ерөнхий сайд штэ. Одоогийн ерөнхий сайд нөгөө Фукушимагийн загсаг гэдсэн мэдээл тий. Тэр угаасаа бас нөгөө сөрөг PR нь бас улс төрийн шинжтэй л юмнууд бас гарч ирээд байгаа байхгүй юу? Миний сонсноор бол Хятадаас айгүй тийм эсэх үзэж байгаа. Ингээд
бүр нүгний хуралтай ч илүү юуны хуралтай ч илүү ингээл Фукушимагийн юу одоо ингээ аюултай аюулгүй гэдэг талаар ингээ мэтгэлцээ ингээ хоёр талаас ингээл явагдаад байгаа гэсэн сонссон. Тэгээ бас энэ мэдээгээр Японд тэр одоо Фукушимагийн тэр юг ингээ эсэргүүцэж байгаа хүний тоо одоогоор 150 боллоо гэж сонссон. Мэдээ гарч ирлээ. Тийм юм ер нь явж байгаа юм мэдээгээр. Ер нь бол сонсогдоогүй. Баялаа зурагдаггүй. Амар өрөвдөлтэй холбосон. Тэр нэг NHK дээр ч юм уу тийм юм дээр ер нь Фукушимагийн талаар мэдээ хэр авах уу? Сүүлийн үед айгу багассан. Юм шиг Багассан. санагддаг. Зүгээр одоо нөгөө интернет дээр одоо вебсайт дээр харахаар ерөнхийдөө багассан юм шиг санагдаад байдаг шүү дээ. Яг тэр нөгөө юуны үе далаад дуусгадаг үеэр бол нэлээд их байсан тий. Гэтэ энэ хэд ч нөгөө юу яд юм шиг үлээ. Жил болгон шахуул бараг ингээл яг одоо Хийхээ ямар лээ. аав гэл ингээл сурвалжлал тийм нэвтрүүлгүүд янз бүрийн юм бол хийгээл байгаа юм шиг санагдсан тийм. Йоо тийм үү. Тийм би сая 23 онд нэг явсан бичлэгийг үзсэн чинь яг тэр нөгөө одоо бол ингээд зүгээр байгаа. Тэг яг одоо энэ хавьд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах гад ингээд энэ барилга барьсан. Тэг энэ дотроо ингээд ингэдэг тэгдэг гэх нэг тийм бичлэг харсан. Тэр нөгөө бас одоо ингээл Фукушимагийн усын ингээл цэвэршүүлээл ингээ далаад цутгаал тэгэл бас тэр ингээ юнитид бүх одоо юнит ингээ татан болгоно штэ тий. Тэгэхэд бол нэлээд их ингээл амар их хөрөнгө оруулалт тий. Хөрөнгө мөнгө шаардлагатаар байгаа байхгүй юу? Энэ дээр ер нь Японы засгийн газар нь бол хөрөнгө оруулалтын хийдэг бах тий. Яг ингээд тэгжэл. Бодвол одоо тэгж л байгаа хта. Тэгээ цаагуураал дээр одоо гэхдээ Японч бас нэлээд үрзэлтэй яваад байна. Нэмж өөр мөр тавьдгүй юм бол одоо Японы засгийн газар л байгаа илүү дээ тий. Тэр нөгөө энэ Фукушимагийн цахилгаан станц ч өөрөө нөгөө юу штэ. Токио Денрико буюу Токиотын цахилгааны станц гэх юм. Тий. Тэрний нэг TEPCO-гийн салбар нь тийм TEPCO-гийнх аахгүй. Тэгэхээр TEPCO ч өөрөө бас нэлийн баян компани байгаа л үгтэй тий. Тийм. Манай нэг юуны Токиос текст зурж авах лаборант гэж болохоор нэг юм сонссон чинь бидний ингээд цалингийн нэг тодорхой хувийг одоо Фукушимагийн ингээд одоо татан болголт нь ингээд авд юм аа. Энэ одоо айгу таалагдахгүй. Тийм. Оо вау. Ингээд тойшсон ингээд Япон компанид ажилладаг шүү дээ тий. Тэгээд тийм цалингаас ч гэсэндээ бас тодорхой хувийг авд юм болов уу гэж бас бодоод үгүй юу тий. Тэгвэл Япон хүмүүсээс авч шүү дээ. Бас ундаг хариуцлагатай шүү. Тийм болов. Япон хүмүүсээс л авд юм болов. Одоо бид нар чинь ингээд цалингийн хуудсан дээр юм татсан гэж бичээстэй идэв штэ. Тэрэн дээр бол хизээч тийм Фукушиман юм бичээстэй байж аав. Япон хүмүүс ч гэсэн тэр нь бичээсгүй л байдаг байлгүй дээ. Эсвэл юу юм болоо нөгөө төлж байгаа такснаас нь тэдэн хувь нь явдаг болохоор цалингаас авч байгаа гэж хэлсэн болоо. Тийм болов. Бидний нөө нийгмийн даатгал эдэр чинь тэрэнд явдаг гэж бас магадгүй шүү дээ. Нийгмийн даатгал явдаг гэж магадгүй тий. Тэрнээс шиг яг шууд тэрэнд татгалаа нэр яг тийм байж магадгүй. Тэгээ сайн хинт хэлээ штэ Баска нөгөө Японд болохоор жил болгоо ингээл амар ингээл гоё Фукушимад бүх юм сайхан болж ийн гэсэн тийм нэвтрүүлэг гаргадаг гэсэн. Би сүүлд нэг сая гадаадуудын тийм нэвтрүүлэг үзэхгүй юу. Тэгсэн чи тэнцэн ингээд нөгөө айгүй их гадаадуудчууд бас аялал жуулчлалаар очт юм байна. Тэгэл тэд нар чи амар сурт оцсон газар болгоно ингээл химжингүүтээ яана энэ чи ийм хөвтэй за одоо бараг цутаагаараа гүүгээрээ ингээл нэг тийм амар тийм айлгсан мэдрэмж өгсөн тиймэрхүү юмнууд хийгээдсэн байхгүй юу. Тэгээд яг нөгөө бас өнцөг болон бас айгүй өөр эндал гэж сая бодлоо. Хүмүүсийн харж байгаа. Тэр нөгөө яг голомттой ойролцоох хэсэгт бол одоо хүн оруулахгүй энэ төр бол тийм хэвээрээ байгаа юм шиг үлээ шүү дээ тий. Гэтэ яг тодорхой тэдэн километрээс хоошоо бол ингээд зүгээр гээд тийм заацсан. Тий. Одоо тийм нэг тэр нөгөө харах цэг нь бол миний харж байгаа нэг 100 метрийн зайтай л нэг тийм цэг гаргацсан. Тэгэл хичээлээ. Яг тэр цэгийн хатал дээр нь одоо энд засрын төвшин юм байна гэдэг. Тэгээ бидний одоо жишээлбэл яг тэр нэг одоо
визит юу хөлээ. Ингээд нэг очоод ингээ ясан юу нэг цаг орчим басан байхгүй юу? Тэгээ бидний одоо ингээд жишээлбэл бид хэдийг ороход бол нэг юм нэг засрыг хэмжих нэг дозиметр гэдэг тийм ингээд өгөөд ингээд явуулсан. Тэгээ ингээ нэг цаг ингээ болоод ирэхэд бол яг нэг тийм ямар тун авсан бай гэхээр нэг цээжний эрдэнэтгийн зураг авахулсандаа тэнцэх тийм тун аваад гарч ирсэн. Зөө. Зөв. Тэгээд яг энэ нөгөө Фукушимагийн дэлбэрэлтийн талаар нэг 2 кино багшгүй байна. Тэгээд тэрний яг нэг нь болохоор The Days гэдэг кино Netflix дээр орсон мөлий. За. Би тэрийг үзсэн. Тэгээд бүр яг тэр нөгөө цунами амар орос амар өндөр цунами ирж байгааг ингээд харуулж маруулаад тэр бол амар харагцсан. Бүр ингээд яг ийм байдалд орвол бүр яах вэ гэмээр. Тийм. Тэгэл тэр чин цунамитай зэрэгтэй амар олон юм нөгөө хог хаягдал одоо юу гэдгийг нөгөө төмөр мөмөр ин тентгийн хамаг юм хамаал ирж байгаа штэ. Тэнгүүт чин тэр чин нөгөө зөвхөн уснаас гадна нөгөө янз бүрийн юмд ингээд хатгуулаад ч юм уу зоолгуулад бас өгөх магадaltaй тий. Амар л юм бэлээ тэр киног яг үзсэн чинь тэгэл яг нөгөө тухайн станц дээр ажиллаж байгаа хүмүүсийн уур амьсгал юу нь ямархуу байсан тий. Тэгэл төгсгөлтөн дээр нөгөө Ёшида чин тэр нөгөө юунаас 70 ус мөсийг оруулахад яг ингээд хідэн хүн авч ажиллаж байгаа байхгүй юу. Сүүлдээ одоо тэр чинь нөгөө дэлбэрэлт толчингууд чинь тэр тэнд ажиллаж байгаа хүмүүсийг ингээд зарим нь бол хариулах шаардлагатай болж байгаа байхгүй юу. Тэгээ яг 64 гэлүүдээ тийм хүн үлдээд тэгээд тэр яасан юм бэлээ үлдсэн ажлуудыг хийсэн. Тэгэл угаасаа тэр Ёшида одоо энэ хүмүүсийг ингээд тий тараахгүй бол болохоо байж гинэ гэдэг ер нь бол ингээд цааш нь мэдэгдээл. Тэгэл бүр ингээл амар огшоомор бүр ингээд дагаад уйлмаар тийм мөчүүд амар их байсан. Тэгээд сүүлд дээр Ёшида нь ингээд бүх юм дууссаны дараа бас хэлж байгаа байхгүй ингээд хамгийн сүүлд үлдэх хүмүүсийг тэгээ хамгийн сүүлийн тэр юмнуудыг хийх хүмүүсийг сонгоход ерөөсөө л хинтээ хамт би өхгүй гэдгээ сонгож байгаа одоо ялгаагүй гэж сонгосон. Тэгээд яг тэр нөгөө 70 ус мөсийг оруулах тэр үйл ажиллагаа энэ тэрний хийхдээ бол яг хамгийн удаан хамт ажилласан. Одоо нөгөө ажилласаа тэтгэврт гарсан байсан тийм хүнээ сонгоод энэ л надтай хамт яг өгч чадна гэж бодож сонгосон энэ гэж мэгээд амар юм сэтгэл хөдлөмөр юмуд байсан. Тэгээ тэр Ёшида гэдэг хүн гэхдээ 58 наснда илүү нас орсон юм лээ. Ходоодны 25 дэх гэсэн баха. 25 дахь нас орсон гэсэн. Тэгээд Японыг аварсан хүн гэж хэлэгддэг юм лээ. Тийм амар сэтгэл хөдлөж бодлоо тий. Ойлгохгүй. Би бол яг ийм юугийн яг ийм юм нь бол сонсож байгаа юм байна амар. Тийм. Хоёр яа хоолоод салж чичрээд байгаа. Амар сэтгэл хөдлөж ярьсан ч Анаагийн чичрэхгүй нөө. Чичрэхгүй би яагаад хоолоо салгалаад байгаа гэж бодоод сууж байна. Тэгээд өөрийнхөө өсөж байдал бас хариуцлагатай л тий хандлагатай. Тийм ерөөс эцсийг хүртэл яг тэндээ үлдэж ажиллаа хийсэн ер нь тэр яг үлдсэн хүмүүс бол ерөөсөө харих тийм бодлого. Хичнээн ингээд гэр бүлээ бодоод хармаар байгаа ч гэсэн энэ чинь ингээд Японы ирээдүй энэ дээр баг ингээд яаж ийн гэдэг байдлаар хандаж ажиллаа хийсэн гэх юм уу? Хоёрээс мод харих уу? Харахыг хүсэх байхаа. Тэгтээ би одоо чинь амар дарга марган тий. Ёшида шиг хүн нэсэн бол таарч чадахгүй л хаа. Тий. Тарийг гэж хэлж чадахгүй шүү дээ тий. Би л харина тийш. Тэр нөгөө хүмүүс нь тэгсэн байсан. Ёшида болохоор нь хамт үлдсэн. Одоо хамт тэр юмыг ажлыг дуусгасан гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр одоо нөгөө дарга хүн нь өөрөө бас амар лаг хүн байсан баахгүй. Тийм болохоор хоолой яагаад байна? Тэр киноос амар гоё кино байлээ. Тэр Days гэх юм уу тий? The Days гэдэг нэртэй тий. Яа, цоолж үзье. Тэгээ тий. Яа, за. Фукушима нэг иймэрхүү юм болсон юм байна. Одоо Чернобыль руу орхоо тийм ээ.
Чернобыль та киног нь үзсэн үү? Хайлт үзчихсэн баха. Чи хүний буруутай гэсэн штэ. Тэр ихдээ яг хүний буруутай гэдэг нь яг юу болсон юм бол? Яг одоо тэр реакторт одоо хэрвээ ингээд зүгээр хэвийн горимдоо л ажиллаж байсан бол тэр зүгээр ажиллах байсан баггүй. Тэр нэг туршилт хийх гээд тэгээд сүмийн одоо реакторыг ямар ч нэг аюулгүй ажиллагааг ингээд байхгүй болгоод нэг туршилт хийсэн баг. Тэрнээс нь болоод ингээд сүмийн реакторын одоо чадлын өсөлт гэдэг юм бол ингээд 1 минут биш 1 секундээр хав гэд өсчдөг зүйл байхгүй юу? Хэрэг тэр ингээд нам гормоор нь ажиллахгүй л хэцүү гэдгийг бол яг харуулсан юм юм уу? Миний нөгөө унсан юм дээр тэгсэн дотроо итгэх тархсан энэ нөгөө хүрээ агастай хэмжээ газар нутгийн Фукушимагийн хэмжээ нь Чернобылийн 11 гэсэн. Чернобыль болохоор 10 дахин их засварлтын тэр нөөний хэмжээнд тавсан юм байна шүү дээ, тий? Газар нутгийн юугаараа хамаарахээрээ. Тэгэж уншсан. Тэр тэгтээ үнэн үү? Тийм Чернобыль бол яхаарахгүй бол юу яасан? Чернобылийн тэр дэлбэрэлтээс олж затрыг идэхээс олж маш их хүн асуурсан. Бас ер нь өртсөн хүмүүс нь бас одоо нэлээ гэх юм. Үгүй мандаа бол Чернобылийн хажууд бол хэдий тэр юу хэмжээ нь өндөр ч гэсэндээ ингээд бас бүр аюулын ингээд маш хурдан ингээд хамж чадсан гэх юм. Тэгэл бол харин эсрэгээрээ ингээд дэлбэрэлт босноо ингээд зарлахгүй ч юм уу те тэр хааны газар юм босныг ингээд өөр ингээд одоо ингээд хянах цэг дээр ингээд хэмжээний цацраг бүртгэхэд ахын угаас ойлгомжтой байхгүй энэ нийгэм босон байна гэд тийм байдлаас болж ингээд тэрийг ингээд дэлхийн нийтэд одоо ил болгосон байгаа үед одоо ингээд цацрагт идэвхт юу вэ? Цацрагт идэвхт юу вэ манайха? Юу гэдэг вэ? заавал Тийм. Тэрэнд өртсөн хүмүүс одоо ямар ч хамгаалтгүй өртсөн тохиолдол миний бодлоор болохоор миний ойлгож байгаа болохоор хавдартай болно гэж ойлгоод байдаг. Яад юм бол за одоо ингээд ийм байгаа байхгүй юу? Эхлээд хэдүүлээ цацраг гэж юу вэ гэдэг ойлгож байгаа. Ингээд одоо ингээд гэрлийн ингээд чийдэн байлаа гэж бодъё. Тэгээд асаангууд ингээд гэрэлд ингээд гардаг шүү дээ тий. Тэгвэл одоо гэрлийн чийдэн цацрагт итгэх материал байна. Гарч байгаа юм цацрагийн туяа нэг байгаа байхгүй юу? За тэгээд цацрагийг одоо жишээлбэл ингээд хэр эрчимтэй байна уугүй гэдгийг нь бол одоо хэмждэг нэгжинд бикрэл байгаа. Жишээлбэл гэрлийн ламп дээр ингээд гарч байгаа юм 1 ватт гэж хэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан хэмждэг байхгүй юу? Бикрэл хэмждэг. Тэгээд юу лаа нөө? Яг хүн тэрэнд нь өртөх юм бол ямар юу н үр дагавар хүлээх вэ? Ямар үр дагавартай гэдэг юм бол одоо cancer ч юм уу тийм. Ингээд цацраг гэдэг юм хоёр талтай байгаа заяа. Нэгдүгээрх нь болохоор чиний жоох дээр ер нь хүн болгоно л ингээд яадаг цацрагт яана өрчихгүй дээ ингээд айгаал те өртөх юм бол би хадартай олон ч юм дээ. Гэтэ энэ дэр ингээд хоёр талтай байгаа байхгүй юу? Нэгдүгээрх нь сайнаар бас энийг ашиглаж болдог. Хавдрын хэмжээнд цацрагийг ашигладаг байхгүй юу? Тэгээд нөгөө талаар бас бид нар ингээд бидний эргэн тойронд идж байгаа одоо ууж байгаа юмнууд цацраг бас байсаар л байдаг. Бид нар одоо жил болгон ингээд тодорхой хэмжээний тунг одоо байгальд ингээд байснараа амьдрснаар аваа л гэж байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө талаар цацрагийг ингээд хоёр ангилж байгаа гэсэн үг байхгүй юу? Байгалийн цацраг, зохиомжтой цацраг. Тэгээд бид нар ингээд байгалийн цацраг байдаг шүү гэдгийг бас төдийлөн сайн ингээд яадаг юм шүү. Мэддэггүй. Тэгээд бид нар одоо тэр зохиомжтой цацрагаас илүүтэй байгалийн цацрагт ингээд байгалийн цацрагаас ингээд тун аваад байж байдаг. Харин хэрвээ тэр нөгөө одоо жишээлбэл нөгөө тодорхой хэмжээнээс ихтэй одоо тий байх ёстой хэмжээнээс ихсээд ингээд цацрагт өрчих юм бол тэр бол ингээд хроник хүний биед сөргөөр нөлөөлж байгаа.
Тэр тохиолдол нь бол одоо жишээлбэл саяны тэр гамшигын үе ч юм уу тий. Одоо тийм одоо нөхцлүүдээс болж одоо болж байгаа. Зөв. За жаар цацраг гэдэг юм чинь болохоор одоо миний ойлгожоор одоо саяны ярьсан зур миний зур ойлгож манайхаа. Тэгээд монгол хэлгүй болооднаас цацраг гэдэг нь болохоор одоо бидний ярьдаг одоо өдөр тутмын хит ягаан туянаас хамгаалах гээл нэг нарны тосмос түхээлээд нь штэ. Тэр хоёр ч одоо адилхан зүйл гэсэн үг үү те? Ер нь бол ингээд хит ягаан туяа гэдэг бол за цацрыг дотор нь тэгвэл ингээд хоёр ангилж байгаа. Ионжуулдаг. Хит ягаан туяа шин ионжуулдаггүй цацраг нь. Ойлголоо баярлаа. Тэгээ ионжуулдаг гэдэг нь болохоор яагаад вэ гэхээр одоо жишээлбэл хэрвээ ингээ ионжуулдаг цацрагийн ингээ юмд өртөх юм бол одоо биеийн ингээ атомуудын аль нэг нь одоо атомаас ингээ электрон ингээ алдагдаж байна гэсэн. Тийм болохоор бид ингээ өөрчлөлт авч байна да тий. Тэр өөрчлөлтөөс болоод одоо ингээ хүний биеийн атомууд ингээ ионжоод одоо тэр нь ингээд эсрэгээр нэг нь хавдар болдог ч юм уу эсвэл нөгөөдөл нь ингээ имчилгээнд ашиглаж байвал нөгөө хавдрыг нослуулдаг ч юм уу ингээ хоёр янзаар ашиглаж. Зөв. Ойлгосон шүү. За атмын түвшинд тайлбарлаж өгсөн зүйл үү? Зөвхөртэй тий. Ойлгомжтой байна уу? Тийм. Ойлгомжтой. Үнэхээр ойлгомжтой байлаа. Ойлгомжтой байгаа шүү тийм. Тэгээд Google дээр нөгөө нэг энэ яг дэлбэрэлтээс нь болоод ер нь хэдэн нас орсон юмас ингээ хайхаар заяа. Чернобыль уу? Үгүй Японы Фукусимагийн. За. Хэдэн хүмүүсийн тоо бол гарч ирээд байгаа байхгүй юу? Тэр одоо тэгээд яг одоо тэр цэцэр хэсэгтээс болоод нас орж байгаа үгүй гэдгийг бас жоон тогтооход хэцүү бах тий. Юу цэцрагаас болж нас борсно уу гэдгийг бол тодорхойлох боломжтой. Тийм үү. Тэгэхээр одоо би нэгдүгээр одоо юу хэлэх вэ гэхээр ингээд хэрвээ тэр хүний тоо ингээд гарч ирээд байна энэ дэр гэж тэгвэл яг ямар их сурвалж дээр ямар одоо мэдэн дээр гарсан бэ гэдг нь одоо их чухал аа. Би бол яг тийм official юм дээр бол тэгж одоо official мэдээний сайтн дээр нь тэгж гараагүй л бол тэр бол ингээд одоо хүний энэ хар PR гэж бол тийм. Тэгээ түрүүн хэлсэн яг нэг яг дэлбэрэлтээс цацраг идэхгүйс болж бол хүн бол Фукушимагаас гийн дэлбэрэлтээс болж нас ороогүй. Харин юуны цунамигийн юунаас олж бол тий төрний хэлсэн дээр тий. За юуцсан. Миний хувьд бол яг үний хэлэхэд ерөөсөө л нөгөө яг нийт мастагаа адилхан ерөөсөө би амар тийм сөрөг бодолтой байдаг байхгүй юу? Цүмийн талаар ер нь маш сөрөг бодолтой явдаг байсан. Тэгээ өнөөдөр бол тэгээд бас арай өөр төвшний сөрөг бодолтой боллоо гэдэг аахгүй тий. Баярлалаа. Ямар гоё юм бэ. Өндөр төвшний сөрөг бодолтой болсон да том баярлалаа чамд одоо юм эрэг хайр. За. Энэ одоо амлалт бол. Тийм. Одоо айгу тийм төвөгтэй гэх юм уу тийм ингээд том төвөгтэй асуудал ч гэсэн бас айгу олон юмны шийдэл болох юм байна гэж би бас бодлоо. Яг үнэ. Тийм. Өнөөдөр хэдүүлээ яг нөгөө нэг цүмийн эрчим хууч яг нөгөө нэг одоо Фукушимагийн талаар ярьсан учраас нэлээ ингээд нэг угаасаа нэг айцтай зүйл ярьсан байхгүй юу? Өөрөлдлийн бас нэг өөр нэг сэдв юу гэхээр хэдүүлээ цацраг гэж юу юм? Тэгээ энийг яаж хэрэгэлдэг? Хүнд ингээд биед үзүүлэх нөлөө нь юу байдгийг? Нөгөө талаар энийг яг ямар салбарт бас яаж ашиглаж байгаа ингээд энэ талаар бас хэдүүлээ дараа нь бас дэлгэрэнгүй ярьж болох юм гэж надад бол бас санагдав. Тэгээ. Тэгээ. Хэрэгтэй гоё сэдв байна. Тий. Өдөр бол нэлээд тийм жоохон айцтай болох сэдв ярьчлаа л гэж би. Айцтай ялээ. Бас сайн нөгөө Анагийн дэлгүүр хөнгөн ингээ сөргийг одоо дахиад ингээ эрэг рүү оруулах юм байна. Тэр хэрэгтэй гэж бодлоо л тоо. За. Би одоо бие бэлтэлээж одоо эрэг болчиход. Тэст гой санаа. Тэгээ.
Завзай Тэр харуулж байгаа. хавдрын имчилгээнд хэрэгэлдэг гэдэг бол өстой одоо сонслоо тийм. Тий. Тийм. Тийм Одоо үү те? химийн имчилгээг сонсч байсан болохоос ш тэрнээс биш яг нөө туяагаар имчилдэг химийн имчилгээ хоёр ч адилхан юм болов? Тэрийг мэдгүй. Өөрсдөө Монгол туяа имчилгээ гэж нэрлэдэг байхгүй. Тэгээд тэр нь болохоор одоо энэ цэцэргийн имчилгээ хэлж байгаа шүү. Зүг. Аа. Тэгвэл дараа нь яг гоё энэ сэдвэр нь ярьж За болох юм. тэгээ. Тэр үед нь би бас За тэгээ төгсгөлд нь Монголд очиод Японоос Монголд очиод ямар байна? Тэр талаар нь сонсмоор байна. За Монголд ирээд айгүй гоё байгаа. Тэгээд ингээд нэг ингээ Японд ингээ би ажиллаж үзээгүй ч гэсэндээ ингээ яг сурж аваад ирсэн. Монголд одоо ирээд ингээ шууд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр Японд болохоор ингээд юунууд ингээд ажиллах юмнууд ингээд бүгд ингээд дис дараалттай тий ингээд багаас бэд хүрэх бол ингээд хідэн алхам тийм би юм байна гэдээ ингээд хөдөлсөн байдаг бол Монголд агаас б хүрэх нь ингээд окей тодорхой заяа. Тэрний хажуугаар ийм ч юм тийм ч ингээд амар тийм ингээд хурдтай ингээд бүх юм ингээд бэлэн байх ингээд шаарддаг юм байна. Манай Монгол залуучууд бол нэлээд тийм чадвартай ингээд олон ингээд ямар ч ингээд салбар одоо нэг юм чиглэл биш ингээд төрөл бүрийн ингээд салбар руу ингээд ажлыг хийх чадвартай юм байна гэж айгу мэдэрч байгаа. Магтуулсан юм шиг мэдрэмж авчлаа. Шал хөндлөнтэй. Бас тийм байд юм байна тийм үү? Японд гэхдээ бас нэрээ арай л бас нөөний явах степүүд нь хэтэрхий тодорхой байдаг шүү те. Тэгээ тэрнээсээ ингээд нэг өөр нэг тэг бодоогүй зүйл гараад ирэхээр тэрэндээ ингээд хариулж өгч чадхаа байждаг. Нэг жоохон ажиглагдахын хувьд бол ажиглагддаг шүү. Гэтэ Монгол хүмүүс тэр юунд бол ингээд яах вэ гэхэд сэтгэлгээ нь бас надаа ингээд өөр юм шиг бас ингээд ажиглагддээ шүү дээ. Япон хүмүүстэй харьцуулахад энэ ийм гараад ингээд тий. Илүү амар юу ах тийм уян хатан байх тийм монголчууд нь илүү тийм ингээ өөрчлөлтүүд амар юм шилжих чадвартай. Баярлаа. Тэгээд Оёр хэлүүлээ. Тэгээ бас өөрний санагдж байгаа юм бас ингээд гадаадад одоо жишээлбэл ингээд тойр шиг тий ингээд мундаг залуучууд бас зөндөө ажиллаж байгаа. Тэгээ бас нөгөө талаар бас ингээд Монголда бас хурж ирээд ингээд бас ажиллавал бас илүү гоё юм байна шүү гэж бас хэлье. Баярлаа. Тэр гэхдээ ерөнхийдөө хоёулаа л ерөнхийдөө Монголда буцах юм бодолтой байгаад байгаа тий. Тий. Ирээдүйд бол энэ хэдэн жилийн дараа хоёулаа Монголда очиж амьдрий гэсэн. Яг гадаад ингээ амьдрах нөхцөл байдал яг хүнд байна. Хүнд байна. Өндөө гоё хамтраад зүтгүүл бас болох хаа гэж би хазгаа. За ингээд өнөөдөр оролцсон тэнтэйдээ баярлаа. Маш их баярлаа. Маш ерөөсөө тий айгаад сөхөж чаддгүй тийм бас нэг сэдв штэ тий яг энэ цөм мэдэр гэдэг чинь бол тий. Тэгээ сайн мэдгүй бас тий мэдгүй тийм сэдвийн талаар гоё дэлгэрэнгүй яаж өгсөн баярлаа. Бас тий тойрт бас баярлаа намайг ингээ уурж оруулсан. Тэгээд ингээд хэдий сөрөг бодолтой ч гэсэндээ ингээд энэ талаар ингээд гоё сэтгэл гаргаад сонсхийг тэгээ бусдаа бас ингээд цөмийн шинжлэх ухааны талаар ингээд мэдлэг төгөөж аваад баярлаа таашд. Баярлаа. Одоо цоолоо салгах гэдэг шүү. За тэгээ энэ хүртэл сонсон хүмүүстээ бүгдэнд нь баярлаа. Цөмийн талаар ингээ маш гоё дэлгэрэнгүй ярьж өгсөн маш баярлаа. Тэгээ дараагийн дугаараараа бидүүлээ. Яг дараачих биш те дараагийн нэг өдрийн дугаараар хэдүүлээ. Тэндэтэйгээ бас цөмийн эрчим хүчний эрэг талаар бас ахаад ярилцъя гэж бодож байна. Тэг өнөөдөр хүрэлцэн ирсэн тэндэтэй баярлаа. Баярлаа. Баяртай. Бай.